Сайн байцгаана уу? Ардын элч эрэгтэйчүүд урлагийн эмнэлгээс эрхлэн явуулж байгаа Бэлгийн эрүүл мэнд подкастын хүрээнд өнөөдрийн сэдэв маань бэлгийн ариун цэвэр гэсэн сэдвээр ярилцахаар студидтэй Нурлан эмч тэгэрчүүдийн төлөөлөлтөөгөө ингээд сууж байна. За бэлгийн эрүүл мэнд, бэлгийн ариун цэвэр гэдэг юм дээр ярихад бол хамгийн түрүүнд яригдах юм одоо хамгийн түрүүнд өгөх хүмүүстэй мессеж бол бэлэг эрэхтнээ угаахдаа савндахгүй угааж явах хэрэгтэй байна. Химийн бодистой ямаар савндахгүй угааж явах хэрэгтэй байна. Яагаад тэгэхээр сав маань арсны тэнцвэр, арсан дээр үүдэг өөрийнх нь ашигтай мөөгөнцөр, ашигтай саханцрын түвшинг нь бол устгачаад тэнцвэргүй байдалд оруулаад идэг учраас савндахгүйгээр усаар угааж байгаа ч гэдэг хүмүүстээ хамгийн түрүүнд зөвлөх юм зөвлөмж байна. Дээр нь ирчүүдтэй хэлэхэд бэлэг эрэхтнээ угаахдаа шамлаж угааж авах хэрэгтэй. Бэлэг эрэхтний арсны завсар тогтсон тийм цагаан эдэмцэр шиг юм байдаг чи тэрийг сайхан шамлаж угааж авах нь бэлгийн эрүүл мэндэд бол хамгийн чухлаа. Тэгээд бас бэлгийн харьцаанаас 2 цагийн дараа угааж ивэл ерэн зүгээр байдаг. Тэгээд яагаад тэгэхээр бэлгийн харьцаанд ороод тухайн өтрээний саханцар одоо арс дээр наалдаад энэ саханцрууд байгаа шүү дээ хивийн өтрээнд байдаг хивийн саханцрууд наалдаад тэр саханцруудаа нөгөө бэлэг эрэхтний салст маань мэдрэг байдал нь буурдаг. Энэ буурах хугацаа маань 2 цаг дотор угаачаад байх юм бол буурахгүйгээр харин эсрэгээр ихсээд идэг. Одоо мэдрэг чанар нь ихсээ бэлгийн харьцааны дараа улаагаад байх, өрөвсөд байх, арсны өрөвслүүд үүсэх гэдэг. 2 цаг дотроо бол эрэхтэн харьцаанд орсны дараа угаахгүй байвал бас их зүгээр. Угаалтан дээр бол анхаарах ёстой зүйл нь бол. За тэгээд бэлэг эрэхтнээ угаахт бас нэг анхаарахмаар юмнууд яригддаг юм нь бол гараа угаасан байх хэрэгтэй. Гараа угаахгүйгээр бэлэг эрэхтнээ угааж хэрэггүй. Эхлээ гараа сайхан угаачаа дараа бэлэг эрэхтнээ угааж байгаарай. Тэгээд савн хэрэглэхгүй угаагаарай гэдэг дээр бол би хамгийн гол мессеж бол энд өгч байгаа. За ингээд ирчүүдийн төлөөллөөс асуумаар юм юу байна? Энэ бэлгийн харьцаатай холбоотойгоор, бэлгийн ариун цэвэртэй холбоотойгоор асуумаар юм, ярилцмаар юм чамд юу байна? Тэгээд хүмүүс тэгж ярьж штэ бэлгийн харьцаанд орсны дараа шууд угаачих юм бол ямар нэг халдвар авахгүй гэдэг идэв штэ. Тэгээд тийм хамгаалах тийм боломж байд юм. Тэр бол яг жоохон домог л доо. Бэлгийн харьцаанд ороод бэлгийн замын халдварт өвчнөд хүнтэй орсон л бол заавал халдвар аавна. Яаж ч угаасан, спиртээр ч угаасан, ямар ч амар химийн бодисоор угаасан халдвартай өнөөс бол халдвар заавал аавна. Тэгэхээр энэ бэлгийн харьцааны дараа угаачвал халдвар авахгүй гэдэг нь бол хотлоо явах нь шүү дээ. Харин эсэргээрээ бэлгийн харьцааны дараа ирчүүд маань 2 цаг угаахгүй байж байгаа дуугаавал илүү эрүүл мэндэд ашигтай. Арсны мэдрэгшил үүсэх нь бол бага байдаг гэдэг юм бол яригддаг. Тэр одоо халдвар нь одоо яаж дамжиж ийн гэсэн арсаар биш шийсний сүгээр дамжиж ийн гэсэн. Арсан дээр наалдах хэлбэрээр савханцар одоо халдвар яг биш л те. Өтрээ бол өөрөө савханцар мөөгөнцөр гэсэн 2 юм одоо сарын дэмдгийн дундуур эмгтээчүүдээс ялгадаг. Цагаан юм дотор савханцар мөөгөнцрүүд бол байдаг. Хивийн тэр үндэ ашигтай хэрэгтэй тэр үндэ өөрийнх нь хивийн бичил битэн, хивийн савханцар, хивийн мөөгөнцрүүд гэсэн өөрийг нь хамгаалдаг. Энэ савханцар мөөгөнцрүүд мөн эрэгтэйний бэлэрэхтээр наалдаж үлддэг. Харьцааны дараа. Энийг наалдаж үлдэнгүүт маш хурдан угаачаад байх юм бол дараагийн удаа тэр савханцар мөөгөнцрийн эмгтээнд байж байгаа юм чи дахиад арсан дээр наалдаж шүү дээ. Энэ үед нь мэдрэгшил үүсээд, энгийн өрөвслүүд үүсээд арс улаагаад идэг. Тэгэхээр энэ байдлаасаа эрэгтэйчүүд одоо бэлгийн ариун цэвэр анхаарах хэрэгтэй. 2 цаг болоод 2 цагийн дараа угаачвал харьцангуй гайгүй байдаг. Гэж ойлгох нь бол хамгийн зүгээр байдаг. За тэгээд өдөр болгон бэлгийн харьцаан дээр угааж ивэл зүгээр. Өдөр болгон савндахгүйгээр усаар л угааж байгаа юм шүү дээ. Усаар л угаагаад байвал ямар нэгэн асуудал байхгүй. Өдөр болгон угаагаад байвал их зүгээр байдаг. За угаахаас гадна дотуур хувцас гэдэг юм одоо бид яригдчихэж байгаа. Тэгээ дотуур хувцсан дээр бол ирчүүд маань даавн хувцас сонгох нь хамгийн их одоо ач холбогдолтой. Даавн хувцас байх хэрэгтэй юм байна. За тэгээд даавн хувцсныхоо
дотор хувцсан жоохон төмсөг доошоо унжсан байдаг шүү дээ. Тэрийг баг зэрэг өргөсөн дүү байх хэрэгтэй. Арьс мэрээ даруулж авах та. Заавал бэлэг эргэтэн ордог нөгөө ийм хошууч хэсэгтэй байх хэрэгтэй. Тэгээд дотор хувцсаа угаахтаа жишээлбэл зарим айлууд угаалгын машинд угаачдаг. Тэгэхээр тийм тохиолдолд бол аваад заавал дахиад цэвэр усаар зайлж авах хэрэгтэй. Нөгөө хими бодисууд мань арьсаа жоохон гинтэйгээд ингээд харшил үсэх гэдэг учраас заавал цэвэр усаар зайлж угааж хэрэгтэй. Гараараа угааж байгаа тохиолдолд ч гэсэн маш сайн цэвэр усаар зайлж савн хими бодисыг айрлах хэрэгтэй байдаг. Тэгээд одоо угаахыг чи одоо бэлгийн харьцаанд орохоос өмнө угаах нь ер нь яа тийм. Зарим нь ингээд одоо хурж амаараа ингээд секси гэдэг нөгөөд нь үнэртэй дээ нэгээд тэгдэг. Тэгэхээр бэлгийн харьцаанд орохоос өмнө байнга угаах хэрэгтэй юм уу яах хэрэгтэй. За энэ дээр бол яг одоо бэлгийн харьцаанд орохоос өмнө бол усаар угаачвал бэлэг эрхтэн маань тодорхой хэмжээний одоо хөрдөг зүгээр арьсны төвшөнд хөрөлт үүсдэг. Одоо температур нь хөрдөг байх нь шүү дээ. Энтэй холбоотойгоор бэлгийн сэрэл буурчдаг. Тэг жоохон сул тал. Эрэгтэй хүнийх нь эмэгтэй хүнийх нь ч эрэгтэй хүнийх нь сэрэл нь буурчдаг. Хүүтэн боо мэдрээд эмэгтэй хүний сэрэл буурдаг бол хүүтэн одоо арьсан дээрх мэдрэмжээр эрэгтэй хүний сэрэл бас буурчдаг. Даавар хэмжээ. Тэгэхээр чадвал харьцаанд орохоос өмнө хэдэн цагийн өмнө угаацсан байвал бол их зүгээр байдаг. Тэрээс яг тэр доор нь одоо угаах бол жоохон тиймэрслээ. Бүр юу гэдэг тохиолдолд их халуун бэлэн дуусаар зөвлөө угааж болно. Гэхдээ ер нь бол жоохон хэдэн цагийн өмнө угаацсан байвал илүү зүгээр байдаг гэж үздэг юм аа. Тэгээд одоо түрүүн чи нэг хөхүүлэх гэж ярьсан амар харьцаанд орох ийм тохиолдлуудад бол шүдэн өвдсөн одоо найз хүүхнийх нь эхнэрийнх нь шүдэн өвдсөн хоолой нь өвдсөн үед бол ийм амар харьцаанд орж бол жоохон дэмий байдаг. Энэ үед юу анхаардаг вэ гэхээр нөгөө шүдний өвчин хоолонд байгаа нянгаар түр улчрахаа өрөвсөх бас нэг юм халдвар ах магадлал явцдаг юм шүү. Тэгэхээр энэ дээр бас хүмүүс маар бол анхаарч ивэл ер нь зүгээр гэж үздэг. Тэгээд одоо тэгээд яг нэмэлт нэг юм хэлэхэд ер нь энэ хавийн одоо булчирхай цав бэлэг эрхтэн орчин бол булчирхай ихтэй байдаг байхгүй. Булчирхай шүүрэл ялгаруулдаг, арьсан дээр ингэж шүүрэл ялгаруулж, үнэр ялгаруулдаг булчирхаанууд их байдаг учраас огт үнэргүй бэлэг эрхтэнтэй хүн гэж бол бараг байхгүй. Тодорхой хэмжээний өөрийн өрмөц үнэртэй байгаа. Тэгэхээр энэ байдал маань бас бэлгийн харьцааны үед нөгөө хостойгоо сайн ярилцаж шийдэж авахгүй бол бас жоохон асуудал болоод байдаг тал байдаг. Тэгээд ер нь бол нэг харьцаанаас өмнө 2 цагийн өмнө л угаацсан байвал энэ арай зохимжтой л гэж үзээд байгаа юм л да. За тэгэхээр одоо бид нэр яадаг байж тэгээд одоо хүүхдүүдийн хожоог одоо яах вэ? Байн өдөр болгон бас угааж явах хэрэгтэй. Томчууд яг өдөр болгон угаа гэж хэлдэг. Тэгээд хүүхдүүдийн яах вэ? За яг адилхан хүүхдийн божгоо бол бас л угааж явах хэрэгтэй. Тэгвэл эхлээд хүүхдийн божгоо бол аав ээж нь өөрсдөө угааж өгч явах хэрэгтэй. Тэг хүүхдтэй үлгэрлэх хэдэн наснаас одоо угаавал зүгээр. Ер нь хүүхдтэй бол төрснөөс нь эхлээл ээж аав нь угааж авах хэрэгтэй. Өдөр болгон усаар болов угааж явах хэрэгтэй. Яагаад гэвэл шээс бодис солилцооны эцсийн бүтээгдэхүүнэд арьсаа гинтэйгээд байх юм тохиолдлууд гардаг учраас усаар бол өдөр болгон угааж авах нь зүгээр. Аль болох өөрийнх нь шамлах хэмжээ хүртэл баг зэрэг шамлаад угааж байна. Шамлагдахгүй байсан ч гэсэн тэр нь бэлэг эрхтэн бол угааж авах хэрэгтэй. За 5 наснаас хойш бол хүүхдийг өөрийг нь бие дааж угаалгаж сургах нь бол 5 нас харьцангуй одоо боломжтой нас гэж үздэг. 5 наснаас хойш бол ер нь угаалгаж сургачих хэрэгтэй юм байна гэж үзээд байгаа. 5 наснаас өмнө бол хүүхдээ аав ээж нь өөрсдөө угааж сургана. Дээр нь өөрсдөө байнга угааж авах хэрэгтэй. Энэ гэрт харагдахгүй ямар нэгэн байдлаар чамайг бэлэг эрхтэн угааж хүүхд харахгүй ч гэсэн ямар нэгэн сэжмэр мэдэрч идэг учраас байнга энэ давтагдсан үйлдэл хүүхдийн талд хумсарч сууж өгдөг. Тэгээд ирээдүйд тэр хүн бэлгийн хариуц цэврээс сахидаг хүн болж төлөвшөхөд чиний өнөөдрөө угааж байгаа юм чинь аягүй чухал байдаг. Багасаа ингэ шүд угаадаг шиг хөвшчих хэрэгтэй юм байна. Тэр нь л хөвшчихэл хэрэгтэй юм болоо явчихдаг. Тэгээд одоо ингээд
хөдөө ингээд томилтоор ч юм уу ингээд урт хугацаагаар явахаар ингээд усанд орох боломжгүй ч юм байхад нэг хүнийг харж ирсэн л та шээсээр угаачдیں۔ Ингээд шууд өөрөө ингээд юугаа барьж агаад шээс дутуу шээж ингэж дүүргэж байгаа. Тэгээд ингээд тодорхой зайлчдаг гэдэг. Тэр одоо яа гэм бол болд юм бол яг ийм тохиолдол би ч бас сонсч л байсан юм байна. Энэ болохоор яг одоо бүр боломжгүй тохиолдолд нэг хэрэгжилж байгаа арга боловч шээсэр маань давснууд хэмжээгээр ялгардаг үдсэн солилцооны. Давснууд маань арьсан дээр талсчаад арьсыг гимтээдэг. Тэр арьсны гимтэл жоох өрсөл үүсгээд ах сул талтай. Тэгээс одоо яг зөвлөхөд бол хэцүү. Тэгтэл одоо хөдөө явж исэн ч аяг ус ч гэсэн олддог л байхгүй юу? Уух ус те. Аяг усаар ч угааж бол гараа сайхан угааж бол аяг усаар. Энд хэмжээний ус бол орохгүй сайхан шамлал аяг усаар угаагаад сайхан цэвэрхэн арчаал ингээд явчихад бол нэг гайгүй байдаг. За зарим хүмүүс дээр яг урт хугацаанд одоо усанд орохгүй хөдөө гадаа явахаар нураад идэг, цавин нураад идэг хүмүүс байдаг. Бас багасаа нурдаг байсан. Ийм цавин нураад идэг хүмүүс бол хүүхдийн тийм цацлага тайлх гэж ярьдаг л да. Ийм юм хэрглэж иж болно. Тэгтээ их биш хаяа хэрглэж авах хэрэгтэй хойрош болох журмаар. Тэгэх юм бол яг нураад идэг хүмүүс төр бол нэг юм хэрглэж болно. Бусад тохиолдолд савн химийн бодис ер нь хэрэггүй байдаг гэж үздэг. За тэгээд яг хошногоор одоо бэлгийн харьцаанд орох тохиолдол заавал бэлгэвч хэрэглэх хэрэгтэй. Энэний дараа бол сайн угааж авах хэрэгтэй. Тэгээд одоо тэр шээсэнд байдаг давсан хэмжээ тийм байдаг учраас одоо би тэр аргыг бол зөвлөхгүй юм байна л гэж үздэг. За бүр хүмүүс ингээ савн одоо би савнгүй л амьдрч чадхаа байцаа би ерөөсөй байнга савндж угаадаг гэдэг хүмүүс байдаг л та. Танайгаа зөвлөгөөд авах боломжгүй юм байна гэж одоо ярьдаг хүчнүүд. Энэ үед бол бүр та угаахаар бол одоо нөгөө нэг хүүхдийн үнэргүй тийм савнгаар тэгээд тогтмол биш одоо нэг өдөр нь угаавал нэг өдөр нь усаар нэг өдөр нь савнгаар бол хоёр өдөр нь усаар ч юм уу тэгэж одоо ээлжилж угаавал илүү ач холбогдолтой байдаг ийм талтай. За тэгвэл бэлгийн ариун цэвэрт одоо энэ үс байгаа шүү дээ. Тэ бэлэг ихний тойроод үс байгаа. Энэ үс нь энэ бэлгийн ариун цэвэрт бас холбоотой байна. Үсийг хус зарим нь ингээл хусж идэг гэлдэг, зарим нь цасдаг, зарим нь хусч болохгүй гэдэг. Энэ ям үсний үүрэг гэж юу вэ? За энэ чинь бас чухал сэдв л дээ. Үс бол ингэдэг л юм байл л дээ. Үс бол ер нь өөрөө хөхтөн амьтдад байдаг илүүдл эрэхт ингээд зарим хүмүүс үзээд идэв. Одоо нэг хэсэг илүүдэл энэ одоо хэрэггүй болцсон тий. Энэ бол ерөөс ирээд. А гэтэл яг үс чинь ямар нөлөөтэй юм бэ гэхээр бэлгийн харьцааны үед бас одоо бид нар бариу дотор хувцсан спортын үед их хүчтэй огцом хөдөлгөөнүүдийн үед үрэлт үүсгэхэд үрэлтийг бууруулж гэмтлийг багасгадаг юм байна гэсэн юм судалгаанууд хийдэг юм байна л да. Гэмтэл жоохон бууруулдаг юм сайн талтай гэж байна. Бас бэлэг эрхтэн орчмыг чиглэж өгдөг юм тослогийн тэнцвэрийг хадгалдаг гэж юм хүсгөрөө. Ер нь бол dry lubricant гэж ярьд юм байл да. Тэр тослогийг тэнцвэржүүлээд ингэж хадгалж байдаг юм байна. Тэгээд ус бас энэ дулаан байлгах нөлөөтэй гинэ түрүүн би ярьсан нэг бэлэг эрхтэн жоохон юм сэрүүн хүүтэн байх юм бол бэлгийн сэрэл буурчдаг гэдэг. Тэгэхээр дулаан байлгах юм нөлөөтэйгөө сэрэл буурахаас урьдсан сэргийлж өгдөг гэдэг хүсийг бас. За дараа нь нян болон бусад бактери эмгэг төрүүлэгчдээс хамгаалж өгдөг гэдэг. Тэр хомхой халдвараас хамгаалаад ингэсэн судалгаа байт юм л. Хомхой гэдэг одоо бэлгийн хомхой гэж байдаг шүү дээ. Тэрнээс одоо хамгаалаад байна гэсэн юм судалгаанууд байгаад энэ бол энэ үстэй хүмүүстэр бол их сайн хамгаалт юм байна гэсэн юм судалгаа байт юм л. Тэгээд одоо өмдгөний үс нь болохоор нөгөө сормоос бид нар хамар дотор байгаа үс ба шүү дээ. Тэрнтэй төстэй үйлдэлээр шороохог хаягдал хортой бодис бичлэл биетний гадагшлуулдаг гэдэг байгаа. Харин энэ дээр ийм нөлөөллүүд бас гардаг. Тэгээ бас нэг ярихад бол уутанцар одоо үсний уутанцар нь шүү дээ. Үснүүдийн уутанцарт нян үржихээс сэргийлсэн тийм тос ялгаруулдаг гэдэг үсний. Тэгэхээр тийм тос ялгаруулдаг яраа одоо нянгийн халдварыг бас эсэргүүцэх чадвартай байдаг. Тэгээ бас энэ үс ингээд сайхан ургаад эхлэх нөхөн үржихгүй дохио болж өгдөг гинэ. Одоо энэ хүн харьцаанд орох болоод эхэллээ. Одоо нэг 14 15 нас гэдэг хүүхдийн бэлэг эрхтний үс ургаад 17 8-т ингээд бүрэн ургаад дуусаад ирдэг штеп. Энэ хүн одоо бэлгийн харьцаанд орох нь ер нь болчихжээ гэдэг илтгэх
шинж болж өгдөг одоо хүсний хувьд бол ийм байдаг гэдэг. Нөгөө талаас энэ бэлгийн дур хүслийг өдөөдөг, үнэр хадгалдаг гэдэг. Одоо түрүү би дааврууд ялгаруулдаг булчирхаанууд их байдаг гэсэн шүү дээ цавьсалтаагаар. Тэндээс ялгарсан үнэр хүсэндээ хадгалагдаж тэндээ одоо шүүдлийн үнэрийг хадгалж идэг. Энэ нь болохоор эргээд бэлгийн дур хүслийг өдөөх хүчин зүйл болж өгдөг гэж бас үздэг юм л. Тэгээд бас үс их бага байх нь даавартай холбоотой гэдэг. Одоо их эрэгтэй даавар ихтэй бол үс ихтэй байдаг. Ийм даавар ихтэй бол үс жоохон багтай байдаг хүмүүс. Тэр иймэрхүү юм байдаг гэсэн юм сони юм байдаг. Бас нэг судалгаа би нэг харсан юм байна. 13 онд хийсэн судалгаа гэдэг. Одоо эмэгтэйчүүдийн 59%, эрчүүдийн 61% нь ариун цэврийн зорилгоор одоо нэг үнэр ялгараад энэ муухай санагдсан учраас ариун цэврийн зорилгоор тэр хусдаг гэж хариулсан юм байна л да. Гэтэл ариун цэврээс сахихын тулд өдөр болгон угаагаад байхад болно гэж үзээд байгаа усаар ямар нэгэн савндахгүйгээр тэр байнга угаагаад байвал энэ дээр санаа зовох асуудал байхгүй. Тэгээ булчирхаа яг их байдгээс нөгөө үнэр байдаг нэг ойлгосон тийм үнэр байдаг. Энтэй бас холбоотой гэж үзсэн. Зарим өсч харин баг эсрэгээр ариун цэврийг баг хамгаалах юм шүү дээ. Тий, ариун цэврийг хамгаалдаг. Эсрэгээрээ энэ чинь бас сайн зүйл болоод байгаа байхгүй их усаад байх нь. Сэтгэл зүйн хувьд нөгөө одоо орчин үеийн порно хүмүүс их үздэгтэй холбоотойгоор порно үзэлтийн хэмжээ энэ жил тутам ихсэж байгаа юм байна л да. Порно үздэгтэй холбоотой порно одууд маань одоо энэ том сэтгүүл зураг авахулж байгаа одууд маань бүгд өсөхгүй байдгийг гинэ. Тэгээ сүүлийн үед ялангуяа бүр өсөхгүй болоод байгаа гэж. Хуучны порнонууд чинь болохоор өс чинь ямар их байдаг ч тийм. Тэгээ амар өстэй. Герман порноос ч өстэй гэдэг ч тийм. Тэг чин тэр өс нь одоо багтаа болцсон юм байна л да. Тэгэнгүүт тэр чинь ингээ нэг сэтгэл зүйд үзэл санаа болоод хүмүүс өсөө одоо гоо сайхны талаасаа гэсэн. Тий, гоо сайхан талаас тэр порно одуудыг байн харсаар байгаад тэг өсөө засах юм хэв маягт орцсон юм л дээ. Тэр нь гадуур ингээл бикини засал мас тэгэл их яадаг байдаг тийм. Тэр чинь ер нь гоо сайханлагдсан байна. Тий, гоо сайхан. Тэг гоо сайхан тэг байн засуулж явах шаардлагатай гэсэн тийм үзлэг. Тэг багаас нь суулгаж үүдэг. Аав чинь бид нар байн засуулаад байдаг хүүхдүүд засуулдаг болчдөг гэдэг юм. Тэг гоо зүйн нийгмийн хэм хэмжээ, реклам энэ одуудын юунууд чинь айгүй өсөхгүй байгааг уриалдаг. Сэтгэл зүй нөлөөлөд байдаг л ингээл л дээ. Тэгээд энэ бас тэр судалгаан дээр 13 онд хийсэн судалгаан дээр 32% орчим юу яа гоё харагдана. Илүү сайхан харагдана гэж үздэг юм. Өстэй байх нь бол муухай харагддаг гэж үздэг. За яг манай энэ имлэгийн практик жишээлбэл яг манай салбарын хувьд мэдцлийн хүмүүсээ хусдаг л да. Гэхдээ тэр нь мэдцэл хийхэд цаад одоо бэлэг хэрэгтэн дээр хагалгаа хийх үед цаад болдог гэдэг утгаар тусуулдаг байхгүй. Тэрнээс биш яг ердийн бэлэг хэрэгтэн дээр биш өөр газрын хагалгаа ойр орчмын мэдцэл хийж байгаа үед үсийг хусуулах нь халдвараас яг сэргийлж байгаа гэдэг нь батлагдаагүй. Үстэй байлаа гэд халдвар орно гэсэн үг биш. Зүгээр яг тэр хэсэг дээрээ үс яг хагалгаа хийх хэсэг дээрээ үс байгаа байвал нөгөө хагалгааны шархыг ойход хэцүү байдаг учраас тэрэн дээр бол нэг үсийн хусуулдаг юм дэлхийн нөхцөлд. Одоо ч бас нөгөө эмчнэрийг биш төрөхөд төрхийн эмчнэр үсээ хусуулж ирж байгаарэ гэд бас тийм зөвлөмж гарсан юм шиг. Тийм үү? Тийм. Тэгээ тэр зөвлөмжтэр яг одоо тэр үс маань халдвар оруулаад байна гэсэн одоо судалгаагаар батлагдсан юм байдаг байна. Зүгээр тэр төрх үйл явцад одоо саад болоод байгаа учраас тэрийг авахулж байгаа байхгүй. Одоо миний түрүүний хагалгааны шарханд саад болоод байгаа учраас одоо төрх зам ч гэсэн адилхан урагт литр эсвэл оёд литр тавина шүү дээ. Тэгэхээр тийм оёд литр тавихад одоо утсаар зангидахад хажууд нь ингээд өс орж ирээд саад болоод ингээд зангидагдахгүй байгаад байвал гэсэн эрсдэлтэй учраас тэрийг авахулдаг байхгүй. Тэрээс энэ бол халдвар хүснээс болж одоо авдаг гэсэн онол бол ерөөсөй батлагдахгүй байна. Тэр юм байна. За ингээд манай өнөөдрийн бэлгийн эрүүл мэнд гэсэн подкастын хүрээнд бэлгийн ариун цэвэр гэсэн сэдэв маань ингээд яригадаад дууслаа. Ингээд өнөөдөр ард ээлж эрэгтэйчүүд урологийн эмнэлгийн ерөнхий эмч Нурлаа. Тэгээд эрчүүдийн маань төлөөлөл оролцсон подкаст маань энэ хүрээд өндөрлж байна.
ингээд анхаарал тавьсанд та бүхэндээ баярлалаа.